Сайн байда. Сайн байна. Өөрийгөө тавч танилцуулаач. За намайг Энхүүрийн сайн байр гэдэг. 22 онд Япон руу дадлагдчих визээр яваад гэрээт ажилтнаар яваад. За. Одоо ингээ 25 онд Монголд ирчээд байна. 100 явсан юм байна тий? Тий 100 явсан. Японы хаана вэ? Японы Хоккайдод. Ямар ажил хийгээ? Далайн бомбын ажил хийдэг гэсэн. Бомбтон дээр юу лээ? Угсралт юу лээ? Тий, одоо бетон зурм өглөө. Хив ашимлаа. Тийм ажил хийдэг гэсэн. Бетон гүүр барина гэсэн. Тий, гүүр одоо доотлын маган суур тий. Одоо далай дотор одоо. Яг далай дээр байх уу? Тэгэд яг далай дээр. Бас ер нь эвгүй юм шүү. Далай үзээгүй хүмүүс тий. Далай үзээгүй хүмүүс явах эвгүй анх болоос ингээ харж марч. Шуугаад муугаал тий. Шуугж муугаал нэг толгой молгоо ирэх мэрх юм уу тийм. Тий. Гарна. Монголчууд хэдэл байсан? Монголчууд 4-5 л байсан. Ажил нь хүнд үү? Ажлын нөхцөл бол анхандаа яг нөө хэл мэлээ ойлгохгүй нэг жоохон тиймэрхүү жоохон хүнд талдаа санагддаг байсан. Тэгээд нэг жилийн хооронд ингээ явж байгаа л нэг дасаад л одоо нэг энэ нэг ийм нэршилтэй юм байна. Ингээд тийчүүл болох юм байна гэдэг үүднээс үл бид бодод үзгээр хайгуу болоо явцсан. Тийм ба. Одоо Монголд юу хийж бодож байна? Монголд болохоор одоо өөрийнхөө сурч төгссөн мэргэжлэр нэг үргэлжлүүлээд ажиллаад үздэг юм уу гэсэн бодолтой байгаа. Ямар мэргэжлэр төгсөө? Компьютер засваргүйчилгээр төгсөөд тэгээд тэрийг үргэлжлүүлээд дундын ангид автоматжуулалтаар төгссөн байгаа. Энэ нөгөө цахилгаан талын электрон тал гэдэг юм тий. Цахилгаан электрон. Тийм ажил хэр байгаа бол Монголд бол бас нэлээд үйлдвэрүүдэд хэрэгтэй юу? Тий, үйлдвэрүүдэд хэрэгтэй. Дамжлагын тэр нэг электрон технологиг яах гэж тий. Засвар тий. Автоматжуулалт тал бол ерөнхийдөө айгуу тийм эрэлттэй байгаа. Гэхдээ тэгээд ихтэйд боловсрол эзэмшээг бол бас жоохон асуудалтай. Бакалавр сураач. Тий. Чамаа нөгөө коллеж төгссөн болохоор бакалавр 1.5 жил юм уу 2 жилээр манай гэсэн үндэсний сургуульчаас байж магадгүй дараа нь би чамд асууж өгье тий. Шүтээ центр рүү асуусан уу? Тэрийг ерөөс асуугаагүй. Одоо ирээд удаагүй Японоос ирээд удаагүй болохоор. Их орн ямар байна? Их орны үнэр агаар салхи гэж тэр болгон чинь тэгээд айгу сансан байна. Салхи мэлхнүүд одоо Японууд бол илүү хүчтэй. Тэгээд гоё юм амьд мэдрэмжийг өгж байна. Японч бүгдчин байна. Гэхдээ Хоккайдо ч юм бас хамгийн монголчуудад гайгүй газар нэгэд байна цагаар тий. Тий, ерөнхийдөө цагаагаар нь айгу тийм Монголтой ойролцоо. Тийм үү. Тий. Айгу гоё байдаг. Орчны хувьд бол ямар ч ярих юм байхгүй. За. Тэр байгаль бол бас янз штэ. Тий. Айгу 50 л байдаг да. Бас гайгүй тэгээ сүлдээ 50 энтергээд ер нь чи ажилтаа тасаад гайгүй байсан юм шүү. Ер нь бол гайгүй байсан. Ер нь жил гарсан болол тэгэл ер нь нэг ажлын стресс авах болцсон. Ер нь айгу 50 яг л ажил цагтаа эхлээд цагтаа дуусна. За. Тий, ер нь ажлын яг нэг өнөөдөртөө яг нэг ийм ажил хийх юм бол тэрийг ичгэм лист буугаад явчих болно. Тэр өнөөдөө бас амар нөхцөл гайгүй хардаг байсан. Тийм байна. Япончуудад ажиллахад юуг анхаарах вэ? Одоо явах цаа залуучуудад Япончуудтай ажиллахад одоо анхаарах зүйл гэх юм бол одоо анханаас нь одоо ажлынхаа баг хэрэгслийг сайн одоо хилээд цаагаад өнгөрөх нь тэрийг дахиж өөрөө давтаад за тэрийгээ давтаад нэр мэдэд очих юм л их зүгээр. За тэг жоохон хичээж чармаалттай цаг барилтаа сайн тэр айгуу тийм жоохон овсгоотой байх юм болно доо тэгээд. Япончууд ажиллахад ер нь боломжтой хүмүүс байна. Тэг ер нь боломж шүү дээ. Япончууд ч ер нь айгуу дайгуу сайхан сэтгэлтэй дайгуу хүмүүс байдаг. За амжилт хүсье. Япон эргэж явах уу? Япон бас явах бодол байгаа. Тэг. Хэлний төвшин ямар болсон? Хэлний төвшин одоо нэг энэ 4 хавцаа байгаа. Тэг. Цаанаас яриа мараа бол тэгэл болно. За баярлалаа амжилт хүсье. За баярлалаа.